Одоо нэг асуултанд хариулъя гэж бодож байна. Надаас амар хөрх асуулт асуудаг хүмүүстэй бас баярлаад байгаа шүү дээ. Намайг тууж асуугаад гэдэг. Тэгээд юм бодохгүй яаж ингэж байх вэ? Ер нь бол ингэж нэг тийм би өөрөө ингэж нэг тэрэнд ингэж юм хийж чадахгүй зүйлээ бас маш их бодцоод ах юм аа гэж байгаа байхгүй юу? Угаасаа бодно. Хүмүүс бид чинь угаасаа ерөөсөө боддог штеп. Угаасаа бодохгүй байна гэж байхгүй. Өдөрт 50-60 мянган бодол хүний тархинд үлдчихэдэг. Тэгээд өчигдрийн бодол яг өнөөдөр адилхан ингээд давтагдчихэдэг гэж ярьдаг штеп. Гэхдээ нэг миний нэг зүгээр өөр дээрээ одоо хэрэгжүүлдэг ч гэх юм уу, зүгээр хаяа ингээд жоох юм их бодох гээд байгаа үедээ боддог зүйл болохоор тухайн яг одоо юу хийж байгаа дээрээ л анхаарлаа хандуулъя гэдэг тийм бодолтой байхгүй юу. За одоо яг ингээл машин барайл явж байвал яг машинаа барайл жолоо барайл одоо хөгжмөө сонсдог гэсэн үү яадаг гэсэн үү яг тэрэндээ л анхаарна гэсэн үг. Би яг одоо машин барьж штэ ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо нөгөө нэг цайгаа ууж ивэл яг тэр цайгаа ууж би одоо ингээд цайгаа ууж штэ гэдэг. Тиймэрхүү байдлаар ингээд яг тэгэхээр бас айгүй гоё байдаг аахгүй ингээд шүдэнтэй угаагаал талинд ингээд хараад байж хахаар яг ингээд янз бүрийн хүн бодох гээд байдаг штэ. Тэгэхээр шүдний тухайл бодно штэ. Ер нь бол яг тэгэхээр ер нь ингээд нөгөө нэг сарничдаг байхгүй юу. Тэгээд дээрэс нь ингээд янз бүрийн юм ингээд ер нь жоохон сөрөг юмнууд бодох гээд сөргөл юм бодох гээд байгаа учраас болиё гэж хүн бодож байгаа штэ тий. Тэгэхээр тэр сөрөг зүйлээ бодох гээд ах юм бол энэ одоо миний зүгээс хийж чадах юм байхгүй юм чинь за энийг түр болчихъя гэх. Тэгээд эргэн тойрондоо байгаа ингээд 5-аас дээш зүйлийг ингээд нэрлж мэрэлдэг ч юм уу тий. Утас байна, тийм байна гэд ингээд нүдэндээ харагдаж байгаа зүйлүүдийг нэрлдэг ч юм уу, өнгийг нь хэлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар өөрийнхөө тэр нөгөө нэг тархийг одоо тэр бодлоос салгана гэсэн үг байхгүй юу. Тэгэх юм бол тэгэл арай гайг болчдөг. Тэрнээс бодохгүй баймаа гэж тэгж ерөөсө хүчлэхгүй байсан дээр ах гэж бодож байна би л нэг энэ тухайстаа би бодохгүй гэд ингээд ах тусам ер нь нэг тийм сонин штэ. Яг одоо хүчлэх гээд тэгээд ах тусам маш их бодогдоод байдаг штэ. Эсэргээрээ бүр нэг тийм хязсан юм шиг. Тэгэхээр за нөгөө бодол маань ахаал гараад ирлээ те. За тэгээд ингээд зүгээр зөөлнөөр л тех юм шиг байлээ штэ. Би бол тэгдэг болсон. Өмнө нь бас бодохгүй байлаа. Айгуу тэгж мэддэг л байсан. Тэгэхээр улам ингээ өөрийгөө ядраад байдаг. Тэгээ бодогдохгүй байх гэж угаасаа байхгүй учраас бодогдох нь угаасаа зөв юм байна гэд хүлээн зөвшөөрөө. Тэгээд бодогдох үед нь ингээд жоохон сарниулчихъя яа гэд бодчихвол бас арай өөр юм шиг байл. Тэгээд яа тэгэхээр гол нь бодож болно л доо тэр тухайгаа. Тэгээ бодоод ахаар хүн нөгөө маш амархан тэр сөрөг давтамж руу ордог байхгүй юу? Одоо жишээлбэл өглөө босоод ч гэсэн хамгийн одоо ер нь бодогдсон шүү дээ тиймэрхүү зүйл. Тэнгүүт тэрийгэ бодоол ингээл байх юм бол улам хүний тарих нөгөө нэг би гонигтай аам юм ч юм уу энэ болохгүй аам юм гэдэг тэр нөгөө мөдөнд очичдаг учраас маш амархан сэтгэлээр ингээд унах гад байдаг, бухимдаад байдаг, ууралж уцаарлаж тэр өдрийг эхлүүлэх гээд байдаг. Ер нь тэгээд бодлоосоо хамгийн гол нь салга гэдэг гол учир нь тэр л юм шиг байгаа юм л да. Нөгөө сөрөг бодолд хүн амархан ороод тэгээ өөрийгөө стресстүүлээд тэгээ ингээд тэр бодолтой бүр ингээд ороогдоод ерөөсөө амьдрал болохгүй байгаа юм шиг тийм нөхцөл байдалд үүсээд тэгээд тэр нөгөө сэтгэл нэг хямрах ч юм уу стресс гэдэг тэр юмнууд ч ингээд хүнд үүсээд идэг учраас аль болох ер нь ингээд бодох гээд байгаа бол нөгөө бодол маань штэ тий. За одоо түр ингээд чамайг бодохгүй. Одоо өөр юм бодноо. Одоо би яг юу хийж вэ? Тэрэндээ анхаарнаа ч гэдэг юм уу. Ингээд өөртөөгөө ер нь л маш сайн тэгжэл ярьж ажиллах юм бол арай гайг болчдөг юм шиг санагдаад байдгийн. Тэгээд бодохгүй гэж битгий хүчлээрээ тэгээд бодогдох юм бол маш зөөлнөр анхаарлаа өөр тийш нь ингэж сарниулж бодлоосоо салж сураараа л хэлье да.